үндсэн хуулийн зөрчлийн асуудал байх уу, дарааллын хувьд бас зөвөө буруу юу гэдэг дээр бас одоо гишүүд болон олон нийт бас жоохон эргэлзээтэй байгаад байна. Хэдийгээр ерөнхий сайдын маань бас бүрийн эрхийн асуудал боловч хуулийг бас одоо ингээ хэсэгчлэн биелүүлэх байдлаар асуудалд бас хандах нь зөвөө буруу юу гэдэг дээр л эргэлзээд байгаамаа. Тэгэхээр одоо энэ одоо бас тодорхой асуудал дээр зарим сайдуудаа томлоо, зарим нь үлдээж гаад ингээд дарааллын хувьд бас буруу явж байгаа энэ байдалтай бас албан ёсны ёс нэгсэн тайлбар өгөөд ингээд явах нь зөвөө. Цаашдаа бас хууль тогтоох энэ одоо бас байгууллагын хувьд бол тодорхой асуудлууд дээр бас тодорхой хариултуудаа өгөөд ингээд шийдлээ гаргаж явах нь зөвөө гэсэн эхний асуулт байгаамаа. Хоёр дахь нь үндэсний ороодын асуудлууд дээр бол бид бүхэн гал унтраадаг гэхээсээ илүүтэй яг арчхан асуудал дээр төвлөрөөд ялангуяа энэ бомбын асуудал, эрчим хүчний асуудал, за мөн дээрээс нь одоо энэ түвжирлийн асуудал гээд тухайлсан асуудлуудаа илүү одоо бас өөр түвшинд гаргаж ирье. Яамдууд хоорондын одоо бас энэ дундын энэ асуудлуудыг бас нэгдсэн байдлаар зохион байгуулалт хийгээд явъя гэсэн энэ агуулга мөн чанар дээр бол энэ одоо үндэсний хороодууд энэ одоо асуудал хариуцсан сайдууд бол гарч ирсэн. Тэгэхээр түвжирэл болон энэ хот хөрлөлтийн асуудал, бомбын асуудлуудыг бид бүхэн бас засгийн газрын олон асуудлын нэг хэсэг болгоод ингээд хуучин шигээ одоо бас ингээд бас асуудлыг эрмэлдэг биш нэг арай өөр хэлбэрлөө бас орчих уу. Энэ одоо бас асуудлуудын одоо бас ач холбогдлыг бууруулахгүй байх тал дээр цаашдаа бас яах нь зөв бэ гэдэг дээр хоёр дахь асуултаа бас асууя. За гурав дахь нь бол хөдөө аж ахуйн салбартай холбогдлолтой асуулт байгаамаа. Хөдөө аж ахуйн салбарын экспортын бүтээгдэхүүнийг илүү нэмэгдүүлэх чиглэл дээр яг аль одоо бас засгийн газрын одоо бас энэ бүрэлдэхүүн хариуцж явах вэ? Эдийн засгийн хөгжлийн яам одоо уул уурхайн бус одоо экспортыг нэмэгдүүлэх гэдэг энэ чиглэл дээр голчлоод явах уу? Эсвэл хөдөө аж ахуйн яам хариуцах уу? За гадаад улсуудтай бас харилцаа хийж байгаа мөн одоо бас тодорхой энэ протоколууд засгийн газар хоорондын энэ хамтын одоо бас ажиллагааг сайжруулах гэдгээр гадаад харилцааны яам хариуцах уу гэдэг дээр бас яг нэгдсэн байр суурьтай болмоор байгаамаа. Хөдөө аж ахуйн яам дээр гэхэд гадаад харилцааны бас цөөхөн идэх мэрэгжилтэн үүнтэй холбогдлоо тодорхой мэрэгжил одоо бодлогыг тодорхойлоод явхад бол бас хүндрэлтэй. Тэгэхээр цаашдаа бид бүхэн эдийн засгийг солонгоруулах, за мөн одоо бас нээлттэйгээр одоо бас энэ экспортоо дэмжих чиглэлээр явна гэвэл энэ бүтэц бүрэлдэхүүний одоо бас чадамж илүү сайжрах хэрэгцээ байгаад байгаамаа. За мөн хөдөө аж ахуйн салбар дээр бас ерөнхий сайдад би бас өөрөө уламжилсан шинэ оршоо хөдөлгөөнтэй холбогдлолтой энэ хуучин үндэсний хорооны одоо зохион байгуулалтаа явж ирсэн энэ статус бас яг хаана очиж одоо явах вэ гэдэг энэ дээрээ бас одоо албан ёсны тайлбараа бас өгөөд зохион байгуулалтандаа бас ороод явах нь зөв болов уу гэсэн ийм байр суурьтай бас байгаамаа. За ингээд эдгээр асуултанд хариулт авъя. За ерөнхий сайд хариулт өгье. За мөнгөн цагийн ган хөлөг гишүүнэ энд ямар ч хууль зөрчсөн асуудалгүй бүх асуудал үндсэн хуулийн дагуу явж байгаа. Хуульд сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр энэ бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал маань засгийн газраас нэн яаралтай гормоор өргөн барьж хилцэгдэх шаардлагатай гэж одоо улсын хурлын тамгын газар, засгийн газар, эрхлэх газрын хуульчид бүгдээрээ ярьж байгаад энэ процедураар явж байгаа юм. Яагаад тэгэхээр нэн яаралтай гормоор хилцэх асуудлыг засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг. Засгийн газрын хуралдаан бүрдэхийн тулд сайд нараа томилох шаардлагатай. Ийм учраас энэ бол хууль эргэцсэн хувьд бид хуульчдаас ярьж хэлцэж байгаа улсын хурлын тамгын газрын хуульчид, засгийн газрын эрхлэх газрын хуульчид хэлцээ явж байгаа шүү. Түрүүн зарим гишүүдийн өвтө тайлбар хийгээг болохоор энэ буруу ойлголт яваад байгаа юм. Хууль зүйд ямар ч асуудалгүй засгийн газрын бүрэлдэхүүний хууль тэр ихтгэл төсвийн тодтолтой хамт хэлцэж одоо энэ үндэсний хороодан дээр татан буугдахад төсвийн ерөнхийлөн захирагчид солигдно, төсвийн тодтол хийх ёстой. Яг ийм дараалалаар явж төсвийн тодтол зайлшгүй хийгдэх шаардлага үүсэж байгаа. За хоёрдугаарт нь бол тэр хороод бомбуудын асуудлууд ер нь маш олон асуудал бий. Жишээлбэл одоо бид нар энэ хөдөө аж ахуйн хоршооны асуудлаа мэдээж хоршоог хөдөө аж ахуй дийлсэн малчны хоршооны асуудал ярьж байгаа. Тэгвэл нэг шадар сайд дээр одоо үндэсний хорооны асуудал үлдээд шадар сайдын түвшинд буюу салбар хоорондын зохицуулалт хийж үндэсний хэмжээний хоршоожуулах хөдөлгөөнийг өрнүүлж одоо энэ аймаг сомдыг үр ашигтай болох мал аж ахуйгаа түүхийд бэлтгэлээс нь ахуулаад гадаад экспорт гарах хүртэл энэ боломжийг хангадаг шинэ тогтолцоо бүлэгч. Энэ дээр одоо та бүхэн өөрсдөө санаачлагтай ажиллах хэрэгтэй байна. Худалдаа гэдэг тусдаа мянган жилийн түүхтэй эрх зүйн салбар байхгүй. Худалдааны хууль байдгүй. Тэгэхгүйгээр хөдөө аж ахуй яам авахгүй, гадаад харилцааны яам авахгүй, эдийн засгийн яам авахгүй гэдэг асуудал биш.
Энэ худалдааны эрх зүй, худалдааны салбар гэдэг нь маань өөрөө экспорт, импорт, дотоод гадаад худалдаа, тэгэл одоо демпингийн бодлогоос ахуулаад дотоод зах зээлээ хамгаалах бодлого, зохис бодлого байж иж үндэсний үйлдвэрлэл эдийн засаг хөгждөг юм. Ийм учраас энэ худалдааны хууль, шинэ хоршоо, цагаан хувьсгал, цагаан алдын хөтөлбөрүүдийг уялдуулах талаар санаачлахтай ажиллаач гэдээ би өдөр тантай уулзаад хэлсэн биз. Тэр ажлуудаа та бүхэн маань санаачлахтай ажиллаж энэ хууль эрх зүйд нь холбоотой ажиллах шаардлагатай байна гэдгийг би онцлж хэлмээр байна. Ер нь гадаад худалдааны салбар асуудал нь гадаад худалдааны яам дээр яг хил гайл бомб тэгээд олон асуудлууд. Одоо хилийн асуудал гэж гисэн би дээр хэлжсэн бомбын асуудал, зам тээврийн хөгжлийн яамны асуудал, дэд бүтцийн хувьд гадаад харилцааны яамны асуудал, хоёр улсын хил дамсан асуудал учраас сангийн яамны асуудал, хил хамгаалах ерөнхий газрын асуудал гэдэг ийм гайлын асуудал ягаад гэвэл нөгөө сангийн яамд байдаг. Ийм олон салбар дундын зохицуул шаарддаг салбар байхгүй юу? Тэгэхээр энэ дээр даалшгүй салбар дундын ажлын хэсэг хороо байгуулагдаж ажиллана. Хуучин тийм механизм байсан. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх. За мөнгөн цогийн ганхүлэг гишүүн тодруулж өгсөй. Тэг хөдөө аж ахуйн экспортыг дэмжих чиглэлээр бол яалтчгүй бас санал нийлж байгаамаа. Ерхий сайдыг бас одоо яг энэ бүрэлдэхүүнтэй холбогдлолтой асуудал анхаарж байгаа дээр яг энэ одоо хөдөө аж ахуйн салбарын экспортоо нэг бас ахиулах чиглэл дээр одоо бол нэг мах одоо ноос ноолуур за ингээд нэг одоо цөөхөө идэхэн одоо нэр төрөл дээр л одоо явж байгаагаа илүү одоо сайжруулах чиглэл дээр илүү тодорхой далайцтай нэг одоо бас нэг жиг засгийн газрынхаа бас бүрэлдэхүүнд бий болгоод ингээд яваасаа гэдэг. Тэгээ нэг лүгөө одоо шийдээд авахгүйгээр яг энэ одоо хөдөө аж ахуйн гаралтай хөөхөд бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр дагнсан энэ бүтцэн маш тодорхой, юу хийх нь тодорхой үр дүнгээрээ бас одоо ингээд тайлан мэдээлэл өгөөж авдаг байдал нь бол Монголын одоо бас олон одоо бас хөдөө аж ахуйн салбарын төдөөгүй иргэдэд бас хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас одоо аль чиг үүрэг нь байх вэ гэдгийг л тодруулаад байгаад энэ дээр бас анхаарах зүг баха.